Өөрөө ч үзэж чаддаг тийм далтын авьяастай юу гоё. Сайн уу? Сайн уу? Тэгэл ном шаал дуу сонсох ч юм уу те. Тэгэл Хүн болгоос тэр жиг юм шүү. Сайн байцгаана уу? Ад жаргал байна. Харанхуй болцоонд оролцож байна. За сайн байна уу? Амар байна. уу? Сайн. Юу байна? Өстэй шүү. Тэмүүлэн гэдэг. Тэмүүлэн гэдэг. За. Одоо 19 настай. Өөх. сайн уу? Сайн уу? За намайг Манлаа гэдэг 22 настай одоо Манлаа. Манлаа юм уу? За. Сайн уу? Сайн уу? Хин гэдэг вэ? Чаан хий гэдэг. Залбоо. Намайг бэлгүн. Бэлгүн одоо бэлгүн амар модонд ороод байгаа юм шүү. Тийм ээ. Хаад үзэж үзье. Үгүй шүү дээ. Бэлгүнд тэдэн үеийн хямдрал за. Өчигдрөөс л тийм ихсэн. Өөр чин гэдэг бай. За, таах гад оролцох уу нэрийг? Яриа таахгүй байна. Зүгээр нэг юм шууд доторч ингэж бодогдож байгаа нэрийг хэлээд. Халуунаа гэсэн. Халуунаа гэсэн. Саруул. Мэдгүй. Марлаа. За, хөлж үгүй за. За Одоо хүн болгон хүсдэг зүйл. Хүн болгоо хүсдэг ээ. Тийм. Материал юм уу юу юм? Материал биш үү? Материал гэж байна. Зас таахгүй байна. Жаргалтай. Оо. жаргал. Оо, наа гац жаргал хийдэг. Аа. Гоё нэртэй. Так. Тэгвэл 7-оор хороогаа дээш нэргээрээ. Өөрийнхөө баруун гарын 7-оор хороогаа дээш нэргээрээ. Би бас өргөж байгаа шүү. За одоо тэгээ өөрийнхөө нэрийг бодорой толгойд. За. Өөрийн чинь ад жаргал гэдэг. Чи сонссон юм шүү. Үгүй сонссон. Өөрөө ч үзэж хардаг тийм далтын авьяастай юу гоё. Чи өөрийгөө танилцуул л та. Тийм би амар байна гэсэн. Анараа юу идэг вэ? Хаагуур юу хийж явдаг? Би урлаг судлаач мэрэгчлээ. Дуучин хүн байна. Оо. Сайн 10 жилээ төгсгөө. Түрүү жилд 10 жилээ төгсөөд тэгээд 1 жил өнжөөд тэгээд гадаад руу явах гад тэгээд бэлдээд тэгээд байж байгаа. Өөрөө яг ямар хот төрлийн юм бэ? Өөрөө яг ингэж нэг өгүүлбэрээр тодорхойлооч. Одоо 2 дугаар курс хүмүүлэх сурдаг. Олон улсын ярилцаагаар сурдаг. Тэгэл байдаг л жирийн залуу гэж үү? Өөртөө жоох ихтгэлтэй биш үү юу? Жоохон ихтгэлтэй биш л тээ. Ер нь бол дэжгүй. Ихтгэлтэй үед ихтгэлтэй. Би одоо Москвад их сургууль, нисхийн их сургууль нисгчээр сурдаг. Нисгч инженерээр. Тэгээд одоо 20 настай. Тэгэл болоо юу? Сафарир нь тэгээд сайн жоох юм таа. Тэгээд үзэж хардаг. тэгээд үзэж хартай. За би 19 настай. Сакс тоглодог. За. Дууд болох дуртай. Дууд болдгаа. Тийм. Чөлөө цагаар юу идэг вэ? Чөлөө цагаараа тэгээд бэлтгэл хийд юм уу дөө? Хийд юм уу дөө? Тийм л байдаг ш. Сакс тоглоод тэгээд найзтайгаа тэгээд юм ярих ч юм уу тийм байдаг. Тэгээд нөө хамгийн граффити зураг гэж байдаг шүү дээ. Тэрийг ер нь зурх гэж их оролдог, сонирхдог. Зүгээр л оршдөө шүү дээ. Хийх дуртай юм байдаг юм уу? Байгаа л да. Хэрэн юу юм? Яг хөө тэгэл ном шаал дуу сонсох ч юм уу те. Тэгэл хүн болгоос тэр жиг юм шүү. Ариггүй хаа. Мэдгүй би лаа хүн болгон л тэр. Тэг яг ямар ном гэдээсээ шилтгэл л та. За ямар ном вэ? Хотог уран зохиол тийм жоо яран нэр гэж байна. Чөлөө цагаараа ер нь гэртээ өнжөөд дээр үеийн кинонд үздэг. Дуулах хоббигоо жоохон хөгжүүлж авах юм уу? Дуу хийж мэгээд. За би энэ 5 залуугаас 3 дахь залууг хасъя гэж бодож байна. Тэгээ яагаад вэ гэхээр амар өөртөө итгэлгүй. Тэгээ нэг юм сонирхолгүй санагдсан. Тэгээд дуучлаарай. Илүү гоё сонирхолтой залуу байгаарай. Тэгээд амжилт хүсье. Одоо хотын шүн заяа ямар ч хүнгүй, машингүй. Үүрээр гэсэн үг үү? За баг тийм үүрээр. За. Тэгээд тэрийг хоёулахнаа юм яриад эсвэл дуртай дууныхын талаар ч юм уу, үздэг цуврал киноныхын талаар ч юм уу те. Тэгээд амар олон зүйлсийн талаар яриад гоё ингээд хаа хүртэл алах хэдий те.
Тэгээ хоёулаа тэр зүг ингээ алхах хэрэгтэй байхгүй. Тэгээ тэрийг л яг амар гоё гэж ер нь бодоод байгаа. Шинийх мөрөөдлийн болцоо гэсэн тий. Миний мөрөөдлийн болцоо юу? Би амар тийм аюултай тийм хөвгчлөлтэй болцоо гэж үзэх мөрөөдөлтэй. Тий. Тэгээ аюул тохиолдол нөгөө залуу маань ямар хариулт үзүүлэх болно гэж юм уу? Би ёстой мөрөөдлийн болцооны талаар бол бодож үзээгүй, сая л бодож байна. Одоо нэг бодоод үзье. Тийм, тэгээд бодсон чинь үгүй яг болц хүнтэйгээ тэр хүн юу сонирхтой яа дээ. Тэрнээс нь шалтгааллах юм болов тэр хүнээ гоё байлгачвал баг мөрөөдлийн болцоо юм. Тийм л надад нэг тийм болцооны талаар фантаз ерөөсөй байдгүй. Эхлээд сургуулаа төгсгөр тэгж бодсон байхгүй нөгөө нэг. Одоо ингээд нар жаргадаг штэ орой. За сургуулаа төгсөх юм уу? Аха. Тэгэхгүй бол нэг өнөөлөх нь байхгүй. Жолооч өнөөлөхгүй болохоор, нисгч өнөөлөхгүй болохоор. Тэгээд ингээд одоо ингээд нар жаргадаг штэ. Тэнгүүт нэг олбор шаар ягаан тоёо ордог штэ. Яг тэр үед нөгөө нэг онгоцтой. Хоёр хүний онгоцод байдаг штэ. Яг 18 гэдэг. Тийм онгоцонд болцож байгаа бүсгээс олоод бас нэг туслах нисгчээр солонготой өөрөө ахмадаар суугаад тэгээд дээшээ нисч үзье гэж боддог байхгүй. Мөрөөдлийн болцоо гэхэлэр ингээд найз хүнтэйгээ хам. Хоёулахнаа машин цугаад ингээд амар хол тишээ машинаар аялах. Тэгэл ингээд хойноо ингээд баахан идэж явах юм хойноо хүнжил дэрмэр аваад тэгэл олон цаг ингээд машин зам дээр ингээд машин байвал тэгэл нэг газар очиод тэндээ хэд өдөр шахаа амарч байгаа тэр гой санагдтыг. Нэг газар очиод. За миний хасах залуу бол хамгийн ихний залууг хасна. Тэгээ яагаад хасж байгаа вэ гэхээр нэг тийм романтик биш санагцсан. Зүгээр ингийн тэгээд өөрөг чинь хасж байгаа шүү. Жохон романтик боллаарай. Баярлалаа. За би бол нөгөө эмэгтэй хүний тим юм хэлээд байгаа чаашин тий. Гэхдээ хэдүү юм хэлж юу хэлж дээ. Тэгээ нэг юу гэдэг чинь хоёр хос байла тий. Тэр хоёр хос нэг эмэгтэй нь илүү бүр амар давуу эрэхтэй ч юм уу хайшин үгүй нөгөө юу яагаад гэдэг гаргаж орохгүй тэгээд хитрхи өмчлөхгүйд байдаг. Тэгээд амар хитрхи хувийн орон зайд нь бүр ингээд халдах гад байдаг эмэгтэй хүмүүс бас амар нэг жоо тийм таалагддаггүй. Би хартай эмэгтэй дургүй. Тэгээд бас нэг жоох онгроо эмэгтэйчтэй өгтөд байдаг шүү дээ нэг. Тийм ийм юмтай ингэсэн флексинг хийгээд тийм охин бас дургүй. Эдийн шуналтай юу? За 90 баг эдийн шуналтай материалыг бодолтой. Ийм ба энийг авчвал ингэ чинь гэдэг. Тэгээ бас жоохон ичимхий хүн дургүй нэг. Ингээ хэлчихэд ингээ бодчих юм. Тэгээ тийм өгтөд байдаг шүү дээ. Тэгээ тийм хүн дургүй. Тийм нэг өнөөдрөөр амьдсан эмэгтэй хүмүүс айгу тийм зориггүй. Тийм эмэгтэй хүмүүсийг таалагддаг юм уу? Таалагддаг биш юм уу? Өөрөө өнөөдрөөрөө амьдардгүй юу? Агуу өнөөдрөөр нь одоо зүгээр зориггүй гэсэн утгаараа. Алсын араагүй юм битээ. Тийм, алсын араагүй. Өөрөө ямар эрэгтэй наашин дургүй. За миний хувьд гэх юм бол за яг өөртөө итгэлгүй залууд байгаа. Энэ нөгөө найз залуу болох тал дээр шүү дээ. Тэгмүүд нөгөө орчноо мэдэрдэггүй. Эвгүй орчиндөө уусахгүй нэг юм тийм үстэй. Тийм хүмүүс ер нь дургу. Тэгээ нэг жоохон сагсуу залуучуудаас дургу. Яг уу орлог насгүй байсан. Ээжлээ болцчихлаа гэх. За миний хасах залуу бол сүүлийн залуу. Золбоогоо хасж байна. Хасмааргүй л та. Тэгтэл хас гэсэн байна. За нөгөө өрөөсөө арай жоохон сул санагдсан гэх юм уу? Арай л жоохон сулцсан. Тэг. Бас мэдрэмжээр за миний зорилго бол яг би 8 дугаар ангиас сакс тоглож эхэлсэн. Тэгээд нөгөө яг бүр амар том зорилго гэвэл нөгөө нэг эмбэд орох яг сонирхолтой байсан. Тэгээд сонирхолтой ч яг ер нь бүр амар зорилго байсан. Энэ тийм багш нар тэгээ юу яагаал тэгэл. Наа чи болохгүй гээл тэгэл. Тим шалтгаанаас тэгээд ер нь тэгээд жоохон байсан. Сакснаа жоохон хөндөрч эхэлсэн. Ирээдүйн зорилго гэвэл тэгэл maybe сайн жүжигчин болж магадгүй байх гэж бодсон юм.
жоох итгэлгүй байна үгүй юу? Тийм жоохон юу байгаа. Тийм гэрийнхэн бас юу яа тэгээд нөгөө монголчин онгоц хэрэгсэл зохион бүтээгддэг шүү дээ. Тэгээ манай сургууль болохоор зөвхөн нисгч инженер гэдэг юм байна. Тийм болохоор тэгээ Монголын анхны онгоцыг зохион бүтээгээд өөрийнхөө нэрээр нэрлэе гэж. Оо, nice. За, өөр гэр бүлийн тал дээр. Өөр гэр бүлийн тал дээр үү? Тийм. Амар тийм хариуцлагатай тийм хүүхдтэйгээ амар татна авалгал. Бараг байнга найз шиг байнга хажууд нь байж бол тэгэл өдөр болгоо уулзаад яа чинь ийж чинь. Тэгээ би юу штаб болоод тэгээд бараг хүүхдтэйгээ нэг баг насны зэрэгтэй болоо бараг намайг 30 таа боллоо гэхэд манай хүүхд нэг одоо нэг 9-10 маргатай болчиход тэгвэл амар амарлах. том болоод ер нь сайн аав байж чадна гэж юм итгэлтэй байдаг. Тийм. Ирээдүйдтэй. Тэр үед тэгээд амар сурч мэдэх зүйл амар их олон байгаа. Тэгэл сурч хөгжиж иж тэгэл тийм л болно да. Чинийхээс сурч болох уу? Миний хуу. Тийм. Би ч яг зорилтуудаа яг 5 жил дээр одоо юу гэдэг хаваадаг гэх юм уу? Одоо ойрын 5 жилд өөрийнхөө карьерийг илүү өсгөх тал бүрээр нь бас жүжиглэж үзье гэж бас бодож байгаа. Тэгээ эрүүл мэндийн одоо яг өөрийнхөө хувь хүний чиглэлээр. За. Тэрний дараагийн 5 жилд нь гэх юм бол гэр бүлүүд гэх юм бол би сайн ээж байхыг амар мөрөддөг. Хүүхдүүд одоо үлгэр жишээ тий. Одоо ээж нь залуудаа ингэж явж ирсэн гэд яриад үзүүлэх юмтай тийм бартам ээж болох юм. Хэдэн хүүхэд талах гэсэн. Оо тэгэл чадах хүртэл гаргадаа гэж бодсон. Барагцаагаар хийдэ. Барагцаар уу? Нэг удаан аваасаа л шүү дээ. Хөлбөмбөгийн баг бас байгаа. Тий, хөлбөмбөгийн баг баг. Тэгж боддог гэр бүлээр. За, эхний залуу бол таалагдсан. Хоёрд залууч ч гэсэн таалагдсан. Дахиад хоёулынх нь хоолыг сонсч болох. За, наа Тэмүүлэг гэдэг. Намайг бэлхэн 19 настай. За, миний хасах хүн бол за би одоо модонд орж байгаа бэлгүүнийг хасж байна. Одоо миний амьдрал дахиад бэлгүү ирэхгүй гэдэг. Тэд нэргээс жог. Тэгээд бэлгүүнийг хасж байна. Үнэхээр гоё зоригтой залуу. Гэхдээ нэг жаахан 90% за 80% л таалагдсан гэх юм уу? Маа нөгөө залуу илүү хамаагүй. Сонирхлын минь татаж чадлаа. Тэр бэлгүүнд амжилт хүсье. За яг бодож байгаа төсөөсөн залуу гэх юм бол нэг юм 19 дэх гэхээр жоохон туранхай гэж магадгүй. Тэгээд жүжигчин болох мөрөөдөлтэй гэтэнгүүт хуурч чадах царайны төрхтэй. Нэг тийм шүгүрч юм уу эсвэл нэг юм за maybe мурт төстэй ч юм уу нэг тийм темэр юмрхүүл залуу төсөөлөгч юм да яг талгаа дотор. За сайн уу? За. Тэмүүлэг гэдэг. Аз жаргал. Аха. Ой, би яг зүг төсөөлсөн юм шүү. Тэг төсөөлсөн шиг хүн байж чадж байна уу? Яг чадлаа. За. Одоо энэ хөвчлөлд дуусгаад болцгоо гэдэг тийм үгүй гэж хариулах аваа шүү. За бид 3 2 1 гинг зэрэг хариулт хэлээ. За. Нэр юм уу? 3 2 1 Тийм. Уучлаарай. За, баярлаа. Хай гიშ гэж хэлчихсэн болсон бэ. Тэр юу муухай санагдсан байж магадгүй. Тэгээд штаб болно гэдэг асуучихлаа. Өдөртэй санагдсан. Тийм. Яг тэгэл зүгээр энгийн л нэг санагдсан. Нэг тийм үгүй. Зүгээр. За, баярлалаа.